За тэгэхээр авилгал гэдэг энэ зүйлтэй одоо тэмцэхийн тул зөвхөн энэ байгууллагын асуудал биш. Гэхдээ авилгалтай тэмцэх газар бас тодорхой түвшинд координацийг хангаж, соён гээгэрүүлж, гарсан одоо энэ гэмтэргийг таслан зогсоож илрүүлж, зохих байгууллагад нь уламжилж бас хариуцлагын тооцоолох ажил эдний нуруунд дээр байгаа. Энэ төсөөлийн индексийг бууруулахын ажил дээр бол одоо төрийн байгууллагын бүх шатны байгууллага оролцоотой байдаг гэдэг зүйлийг бас олон нийтэд зөв ойлгуулахнаас авилгалтай тэмцэх газрын одоо энэ авилгалтай тэмцэх ажил эхлэх юм байна. Одоо энэ ажил дээр одоо гол одоо авилгалын индекс урагшлахгүй байгаа шалтгааныг сая хэлж ин л д. Улс төрийн намын санхүүжилт, ил тод бус, төрийн эмч компани, хит олон томилгоо сонгон шалралт нь ил тод бус. За тендер худалдаа авалтын маргаан маш ихээр үргэлжилдэг. Тендер худалдаа авалтын одоо худалдаа авах ажиллагааны төлөвлөлт буюу төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт ерөөс анханасаа буруу явдаг. Ийм зүйлүүдээс болж энэ авилгалын индекс ч урагшлахгүй гэдэг зүйлийг олон улсын байгууллага хэлээд байгаа. Учрал сайд гарч явахгүй гэлж штэ. Учрал сайд гарч явахгүй үстэй. За би үг гэлжсэн таг тэгээд. Зөв таны гүйцээгээд өгье. За. Ийм зүйлээс болд юм аа. Тэгээ мэдээж энэ гарч байгаа хэрэг маргааныг илрүүлэх ажил байгаа. За дээрэс нь ерөөсөө энэ авилгалыг бас өдөөж байгаа зүйл бол энэ хүртээмжгүй бус байдлууд байна. Дид үтцийн хүртээмжгүй байдал гэдэг бол цаана авилгал цэцэглэх суур үндсэн шалтгаан болж байгаа. Өнөөдөр нэг одоо байшин сав барий, одоо тэг үйлдвэр завод барий гэдээ явхад дулаан цахилгаанд холбогдохоос эхлээд энэ одоо хүрэлцээгүй буюу одоо хүртээмжгүй байдлыг ашиглаж хэн төрүүлж одоо энд холбогдох вэ гэдэг зүйлийг бизнесийн ч эрхийлдэг, нөгөө талдаа холбогдох албан тушаалтнууч энэ дээр бас одоо гарын үсгээ үнэлдэг ийм зүйлүүд байна. Тэгэхээр бид авилгалтай тэмцэнэ гэдэг бол энэ одоо дээрх хууль тогтоомжуудаас гадна энэ нийгмийн суур дид үтцүүд буюу хүний хэрэгцээтэй энэ бизнесийн орчныг явуулах энэ дид үтцийн хүртээмжийг нэмэгдүүлж энэ бас явна. За өнөөдрийн бас одоо парламентээр батлагдсан энэ төмөр замын хэлцээрч гисэн өнөөдөр тээврийн дагсан авилгал ямар их байгаа вэ? Гэтэл өрөөсө ганцхан замын үдээр бүгдөө ачаа бараагаад атчаа хүртээмжгүй байгаа учраас л энийг дагж байгаа байхгүй. Гих зэрэгээрээ энэ авилгалын асуудлыг бид нар маш олон зүйлүүдээс бас одоо суур шалтгаан нөхцлүүдийг үнэлж энэ дээрээ шийдвэр гаргах төвшин буюу хууль эрх зүйн орчныг бүрдүүл хөрөнгө оруулалтад тавьж өгөх асуудлууд байгаа шүү гэдэг зүйлийг бас хэлмээр байна. Тэгээ сэтгэлгээний ч асуудал байж болно. Тухайлбал бид нар хүүхдүүдэд өмжүүлэхдээ ийм хийчүүл чам чихэр өгнө биш. Чи ийм зүйлийг сайн хийсэн байна гэд урамшуулдаг энэ сэтгэлгээг хүртэл гэр бүлийн хүмүүжил дээр авчирж ээж өнөөдөр бидний сэтгэлгээ хандлага өөрчлөгдөнө. Бид юм хийсэн бол заав шан хоромжтой байд юм байна гэдэг ойлголтыг гэр бүлийн хүмүүжил дотор ч гэсэн өгдөг. Харин бусад оронд буюу энэ зүйлийг хүнтэйгээ ажилдаг орнуудад чи ийм зүйлийг дүрм журмын дагуу найз нөхдөйгээ хамтарч сайн хийсэн байна гэд одоо урамшуулдаг байх жишээ нь. Тэгэхээр бидэд ийм л зүйлээс одоо энэ зүйлүүд бас эхлэх ёстой гэдэг зүйлийг хэлмээр байна. За тэгээд би бас Таштава даргаыг ерөнхийдөө дэмжиж байна. Таны үед батлагдсан авилгалын тэмцэх үндэсний хөтөлбөр энэ бичиг баримтад тусгагдсан энэ хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд засгийн газрын холбогдох сайдуудтайгаа бас нэгт ажиллаач. Өнөөдөр бас өнөөдрийн энэ танхимд алтан гэрэл сайд бас сууж байна. Шүглүүлэгчийн хуулийн эрх зүйн байдал, шүглүүлэгчийг хамгаалах, энэ шүглүүлэх үйл ажиллагааг дэмжих энэ хуулиудыг яаралтаа оруулж ирээж одоо би бас яг хууль зүйн дотоод хэргийн яамд байж байхдаа энэ дээр ажиллаад бэлэн байгаа. Усыг үрд өргөн барьж исэн, хилцэх асуудлууд шийдэгдэж исэн ийм хэмжээний хууль байгаа. Тэгэхээр энийг яаралтаа оруулж ирмээр байна. Төрийн бас байгууллагын хуулийг яаралтаа оруулж ирмээр байна. Өнөөдөр хүртэл гишүүд яг үндэ хэлгээд энэ хууль тогтоомж за тэгээд энэ төрийн бас байгууллагын асуудлаар ихэд гишүүдийн энэ хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажил энэ төр дээр хүртэл мөнгө төгрөгөө төрийн бас байгууллагаар гаргаж байгаа байхгүй. Бид бас өөрсдөөсөө эхлэмээр байгаа шүү. Энэ гишүүдийн ард өнөөдөр одоо 2 төрийн бас байгууллага гэх юм бол бараг 300-га төрийн бас байгууллага л энэ дээр ингэ байж байгаа шүү. Энэ минийга төсвийн хуулийн тэртээ уялдуулаа шийдчмээр байна. Тендерийн хуулиа яаралтаа оруулж ирээ сайжруулчмаар байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх хуваарлах хуулиа хийчмээр байна. Тэрнээс биш ял хариуцлагыг одоо чангатгаад бүх зүйл одоо шийдэгдэхгүй байна гэдэг зүйлийг одоо бид тэр хаана бас ойлгох ёстой. Энэ мэдээж бодлогын нэг хэсэг. Тэгвэл бусад асуудлыг шийдэхгүйгээр энэ авилгалтай тэмцэхэд бас одоо том алхаж чадахгүй. Тийм учраас энэ шатандаа энэ ойлголтоо нэгтгэхэд бас хаана бас энэ зүйл дээр одоо бас зохих ёстой үйл ажиллагаанууд хиймээр байна. Тэрнээс биш яриад байдаг, эсүүлдэхгүйгээр ерөөсөө юу ч хийдэггүй ийм зүйлүүд байна. Тийм учраас бас энэ хууль эрх зүйн орчин за эргээд